Сайн байцгаана уу амьдарчдээ. Та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгаасан уу? За бүгд хамтдаа өнөөдрийнхөө эзний үгийг хамтдаа хүлээн авцгаая. Тэгээд залбирцгаая. Их эзэн минь ээ, бид танийхаа өмнөрч байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа энэ сайн цагийн төлөө, энэ шинэ өглөөний төлөө танд баярлалаа. Ариун бурхан аав минь, та энэ өглөө та бидэнд өөрийнхөө үгээр, өөрийнхөө үнэнээр дахин ярих болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гон залбирлаа. Амен. Амен. За бүгд хамтдаа 2 дугаар Тесалоник номынхаа 2 дугаар бүлгээс үргэлжлүүлэн хүлээн авцгаая. Өчигдөр бүгд 2 дугаар Тесалоник 2-ын 13, 14 дугаар ишлэлээс хүлээж авсан. Өнөөдөр бүгд 15 дугаар ишлэлээс эзний үгийг хүлээн авъя. За би та бүхэнд уншаад өгье. Ийм дахтунараа бат зогсож бидний үгээр бас загтлаар заасан уламжлалуудыг баримтал гэж хэлсэн байна. За Тесалоник хотын чуулганы нөхцөл байдал бол ерөнхийдөө тухайн үед бол хуурамч сургаал маш их дэлгэрсэн байсан. Тэгээ хуурамч сургаал дэлгэрсэн байсан учраас Илч Паул болон түүний нөхөд анх Тесалоник хотод очиж сайн мэдээ түгээж ярьж исэн тэр үннүүдийг гуйлж эхэлсэн. Гуйлж эхлэхдээ яаж исэн бэ гэхээр маш олон хүмүүс ер нь бол эцсийн өдөр ирсэн байна. Ер нь бол ертөнцийн төгсгөл, дэлхийн төгсгөл ирсэн байна гэж хуурамч сургаалуудыг маш их ярьж байсан. Тэгээ энд нөгөө нэг яг итгэгч мөртлөө, чуулганд явдаг мөртлөө, хамрагддаг мөртлөө нөгөө хуурамч сургаалд автаад тэр худал сургаалуудад итгэж үнэншээд ингээ самуурч ирсэн юу гэдэг төөрөгдөлд орж ирсэн тийм тохиолдлууд маш их байсан. За энд нь тулгуурлаад энэ нөхцөл байдалд зориулаад Илч Паул энэ үгнүүдийг айлтж байгаа. Тэгээд өчтөр бол бүгдээрээ ер нь бол хүмүүсээс ирэх тэр үнцнээр биш харин Бурхны хайраар товлогдсон, Бурхнаар анханасаа тэр сонгогдож аврагдсан тэр авралдаа итгэж өөрийнхөө үнцэнд итгэж амьдарцгаая гэдэг үгийг хүлээж авсан. Харин үргэлжлүүлээд өнөөдөр бүгдээрээ Христ итгэл дээрээ бүгдээрээ бат зогсцгоё гэдэг үнэнийг хүлээн авцгаая. За 15 дугаар ишлэлээр маш тодорхой хэлсэн. Ийм дахтунараа бат зогсож бидний үгээр бас загтлаар заасан уламжлалуудыг баримтлаарай гэж хэлсэн. За өөрөөр хэлбэл энэ чинь юу гэхээр итгэл дээрээ бат зогсохын хамгийн чухал зүйл юу вэ гэхээр бид нар анх сурсан тэрхүү үннүүдийг биднэрт яг юу гэдэг бичээсээр дамжуулж, бичээсийн үннээр дамжуулж бидэнд үннийг заасан, бид үнэнд сургагдсан бол тэр үнэн дээр говьшгүй бат зогсё гэж уриалж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бат зогсох гэдэг нь грек үг бол ер нь бол байр сууриа хадгалах, тэгээд ухрахгүй байх гэсэн бас утгатай тийм үг. Тэнгүүд энэ тохиолдол юу гэж нэхэр олон төрлийн нийгмийн болон гадаад болон дотоод янз бүрийн тийм шуурганд мэдээллийн шуурганд автахгүй байхыг уриалж байна гэж. Тэгээ би та бүхнийг өнөөдөр бас уриалж байна. Өнөөгийн цаг үед ч гэсэн маш олон төрлийн мэдээллүүд байгаа. Маш олон төрлийн сургаалууд байгаа, сургамжууд байгаа үнэн гэж итгүүлэхийг хичээж байгаа маш олон зүйлс байгаа. Энэ бүх зүйлсд хөл алдахгүй тулд говьхгүй тулд давлгаан цохиулахгүй тулд бат зогсож чаддаг байцгаая. Бат зогсохын тулд бид нар яг үнэн сургаал дээр эзэн Есүс Христийн тэр зааж өгсөн үнэн сургаал дээр зогсож чаддаг хандлагатай, зан чанартай болж өсөж төлөвшцгөөё гэж уриалж байна. За нийгэм бид нар янз бүрийн байдлаар Библийн үннээс Библийн үннийг зөрчигд хүргэдэг олон зүйл биднийг уриалдаг, биднийг бас сорьдог жишээлбэл саяхан цагаан сар болсон. Цагаан сараар маш олон залуучууд нэг юм үгнээс хаширсан байсан тэрний үхээр хүнтэй суусна уу, ягаад хүнтэй суух гэн, хүүхэд гаргасан уу, ягаад хүүхэд гарахгүй байх гэдэг юм, хизээ хүнтэй суухын, хизээ хүүхэд гаргах юм гэдэг юм. Гэх мэтлэнгээр олон хүмүүсийн нийгмийн дуу хоолой тийм шуургууд маш их давалгаанууд маш их байдаг. Эсвэл юу гэдэг за карьераа бод, за амьдралаа бод, за сүм чуулганаа бол юу сүм чуулган Есүс наатаа бол амьдрал чинь үгүй амьдрал чинь дууслаа, амьдрал чинь болохоо байлаа. Чи өөрийгөө бодох хэрэгтэй гих мэтлэнтэй яг үнэн юм шиг. Гэтэл яг үнэндээ бас Библийн зарчим, Библийн дагуу бас яг тийж ярд. Библиэл дээр бас хизээч тэгж ярьдаггүй зүйлсийг зүйлсээр дамжуулаад биднийг давлгаанд цогх гэж оролддог. Тийм амьдралын нөхцөл байдлууд байна. Ийм нөхцөл байдал донд хэрвээ та байвал та бүү шантраараа бас бүү урамхуураараа өөрийгөө харахтаа бусад хүмүүсийн хэлж байгаа, бусад хүмүүсийн намайг тодорхойлж байгаа, биднийг тодорхойлж байгаа, дүгнэж байгаа тэр дүгнэлтээс болоод битгий урам хугарч, битгий өөрийгөө голоороо, битгий өөртөө урам хугараараа гэж уриалмаар нь. Харин Бурхан таныг хэн гэж харж байгаа гэдэг дээр бат зогсоороо. Амен. Тэгээд бичээсийнхээ үнэнд итгэлтэй байгаараа, аршаа битгий ухраараа, үннээс битгий холдоороо. Нэрээ би амьдралаа бодох ёстой юм байна. Нэрээ би ингэх ёстой юм байна. Би бусадтай адилхан хийх ёстой юм байна гэд өөрийгөө битгий золионд гаргаараа.
Өөрийнхөө тэ цэвэр хариун байдлыг өөрийнхөө зөв шудраг байгаа байдлыг бити үгүй хийгээрэй гэж би та бүхнийг уриалж байна. Хоёрдугаарт нь энэ ч ингэж хэлсэн. Бидний үгээр бас загтлаар заасан уламжлалуудыг баримтлаарай гэж хэлсэн. За энэ ч нэг уламжлал гэдэг үг байгаа. Өөрөөр хэлбэл юу гэхээр Илч Паул болон түүний нөхөд Теслоник хотын чуулганд өөрсдийнхөө үгээр болон ер нь эзэн Есүс Христийн тэр сургаалуудыг дамжуулж ирсэн. Тэгэнгүүт энэ уламжлалуудыг зөрчиж байгаа шин мэдээлэл шин зүйл байх юм бол тэрэнд бити автаарай. Харин анх яаж заалгасан, элч нараар яаж заалгасан, эзэн Есүс Христийн сургаал юу гэж заасан тэр сургаал үнэн дээр одоо зогсоорой гэж хэлж байгаа. За одоо ингээд орчин үед бас ингээд чуулганы амьдралд чуулган дотор ингээд Библиэлд байдаггүй зүйлсийг ингээд ярьдаг тийм итгэгч нар бас гарч ирсэн. Библиэлд байдаггүй. Библи хизээж дэмждэггүй тэдгээр зүйлсийг ярьдаг хүмүүс байна. Тэгэхээр тэр зүйлс ч гэсэн бити автаарай гэж хэлж байгаа. Харин яг Библиэр шалгагтаад Библийн л хэлдэг, Библийн л одоо үнэн дээр тулгуурлаж амьдралын ямар нэгэн шийдвэр, амьдралын ямар нэгэн хүнд хэцүү, сорилттой болон одоо тэр нөхцөл байдлуудад бат зогсохыг хичээгээрэй гэж уриалж байна. Амен. Тэгэхгүй бол бид нар ингээд бидний эргэн тойрног маш олон мэдээллүүд байгаа. Маш ингүүл баяждаг гэж, ингүүл их ашиг болдог гэж, ингүүл эдгэрдэг гэж. За тэгвэл одоо амжилтанд хүрдэг гэж. За ийшээ явах юм бол одоо гадаад явдаг гэж. За гадаадад яв сурах юм бол тэгнэ гадаадад очиж ажиллах юм бол ингэн. За мөнгө их олохын тулд ингэх хэрэгтэй. За одоо хүүхдээ үр хүүхдээ өсгөжтэй төрнөх сайн хүн болохын тулд ингэх ёстой ч гэдэг юм. Аль нь үнэн, аль нь худлаа гэдгийг мэддэг. Гэтэл бидэнд байгаа цорын ганц үнэн, үнэний цорын ганц хэмжүүр бол Библи байна. Энэ Библиэр шалгагдаж, энэ Библиэр одоо цензуурлагдсан тэр амьдралын шийдвэрүүдийг бүгдээрээ гаргадаг байцгаая. Тэгээд чуулган дээр чинь итгэлийн анхан дүүс дунд чинь эсвэл одоо итгэж одоо хүрээлт дунд чинь Библиэлд байдаггүй зүйлийг хэрвээ танд уриалж байгаа бол хэрвээ та бусдад ч гэсэн та өөрөө ч гэсэн бид өөрсдөө ч гэсэн ингээд Библиэлд байдаггүй зүйлсийг бусдад уриалж байгаа бол энэ одоо нөхцөл байдлыг одоо болох хэрэгтэй байна. Тэгэхээр хэрвээ хэн нэгэн хүн бидэнд Библиэлд байдаггүй зүйлд уриалж ивэл бид нараас тэрнээс татгалзаж сурах хэрэгтэй юм байж болохгүй гэдгийг харин Библийн үнний тэр уламжлалыг сахиж баримталдаг тэрнээс чанга гатгаж чаддаг тэр нэгэн төлөвсөн итгэгч нар болцгоё гэж уриалж байна. Амен. Тэгээд нийгмийн янз бүрийн давалгаанд цохилдоггүй, давалгаанд ордоггүй, холбирдоггүй одоо сүнсээрээ өссөн, итгэлээрээ төлөвсөн итгэгч нар болцгоё. Бүгдээр хамтдаа залбирая. Эзэн минь бид таны өмнө ирж байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа энэ сайн цагийн төлөө танд баярлалаа. Хайр таав минь, ариун бурхан минь. Өнөөдрийн бидэнд айлдсан таны үгийн төлөө баярлалаа. Энэ үгээр дамжуулан та биднийг бас дахин ятгаж, дахин урамшуулж, дахин биднийг та зоригжуулж өгсөнд баярлалаа. Эзэн бид үнэхээр амьдралын янз бүрийн асуудал, янз бүрийн нөхцөл байдал донд нийгмээс ирж байгаа маш олон тэр давалгаа, цохилтууданд, сорилтууданд бид ундаггүй, цохиулдаггүй, ялагддаггүй байхын тулд жинхэнэ итгэл дээрээ үнэн сургаал дээрээ бат зогсож чаддаг нэгэн баймаар байна. Есүс та биднийг хамгаалаарай, та биднийг төлөвшүүлээрэй, та бидний бат сүр болж өгөх тухай их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Аамен.